Монгол Улсын хурлын гишүүн Эрдэнэчимэг сонгон найрхан дүүргийн 18 20 дугаар хорооны иргэдийн төлөөллийг өнөөдөр төрийн ордонд хүлээн авч уулзлаа. Тус дүүргийн ашиглалтын хугацаа дууссан орон сууцнд амьдарч байгаа иргэдээс Улсын хурлын гишүүн Эрдэнэчимэгт олон санал ирүүлсэн байна. Тиймээс нийслэлийн засаг даргын хамгийн газрын хот байгуулалт хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан зарим удирдлага мэргэжилтнүүдийг энэ удаагийн уулзалтад оролцуулсан юм а. Байшингуудаар жишээ аваад ярихад бол 50-60 оны үед баригдсан мэргэжлийн хяналтын байгууллагаас нураах ёстой гэсэн дүгнэлт гаргацсан байдаг. Өнөөдөр одоо ингээд цас хайлахтал 5 давхраас 1-р давхар хүртэл бүх айлууд нь усан давтагддаг. Усан давтагдсанаас шалтгаалаад тог байхгүй, иймэрхүүл байдалтай амьдарч байгаа хүмүүс байхгүй юу. Нийслэл Улаанбаатар хотод яг ийм асуудалтай байгаа маш олон байшингууд иргэд байж байгаа. Тэгэхээр яг нийслэлтэй холбогдож, иргэд өөрсдөө зохион байгуулалтанд ороод энэ гарсан журмын дагуу асуудлаа шийдвэрлүүлж чадах юм бол нэгэнт одоо замын дагуу байж байгаа байршил сайтай энэ газарт бол иргэд асуудлаа шийдвэрлүүлээд компаниа шалгаруулуулад 2-3 жилийн дотор шинэ байранд орох бүрэн боломжтой харагдаад байна. Нийслэлийн засаг даргын хамгийн газрын хот байгуулалт хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч дарга Очирбат ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалтын орон сууцны барилгыг дахин төлөвлөн барилгажуулах журмын дагуу иргэд өөрсдөө санаачлага гаргаад хүсэлтээ эрүүлбэл дахин төлөвлөлтөнд оруулах боломжтойг онцоллоо. Сонгон найрхан дүүрэгт ашиглалтын хугацаа дууссан орон сууцнд амьдарч байгаа 30 гаруй мянган иргэн байгааг Улсын хурлын гишүүн Эрдэнэчимэг хэлж байсан. Мөн тэрээр нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн тогтоолоор батлагдсан журмын дагуу асуудлаа шийдвэрлэж чадвал төв зам дагуу байршил сайтай газарт иргэд 2-3 жилийн дотор шинэ байранд орох бүрэн боломжтойг хэлсэн.